Цуглуулгынхаа ярилцлагт бол одоо аав ээжээсээ үлдсэн цуглуулган дээр ингээд буцаад ингээд сэргийж өөрийнхөө хобби болгож ер нь ингээд цуглуулган чааз идэл, мод идэл, зоос тэгээд ер нь жоо хуучны юм байвал ер нь зэс мис ер нь ингээд бүхэл юмыг цуглуулах хоббитэй. Ер нь манай аав бол жоо тийм цуглуулах хоббитэй байсан. Тэгээд тэрнээс нь л идэл. Одоо энийг цуглуулаад явж байгаа нь одоо тэгэл бас нэг 200-аад юм байгаа цуглуулсан байна. Цуглуулга бол яг уу энэ ч одоо намайг л жоохон багтал яг ингэж байсан идийг л би одоо энэ шааз идлэг бол яг дахиж үлдэрлэхгүй шүү дээ. Тэр утгаар л цуглуулдаг байхгүй. Одоо бол хийж байгаа нь бол энэ загварууд бол гүцэхгүй шүү дээ. Ямар ч энэ чинь яг тэр үед одоо 80 хэдэн оноос эхлээд наваг төрсөн үед энэ чинь одоо бэлгэлэл дурсгалууд нь одоо тэр шааз идлдэг гэсэн ингээд хэдэн онд тэнд бэлгэжсэн гэсэн тийм хүний юу бааш. Тэр чинь тийм л түүхт идэхгүй. Дүү бэлгэжсэн юм аа. Ингээд надаа ах юм цуглуулдаг гэдэг ингээд одоо хазаа ногт. Тэр дээр бол манай өвөгийн зодог шуудаг. Тэгээ одоо хоёр талд нь аргал байгаа нь миний одоо цуглуулга бас гангараа хийсэн бол. Ер нь бол яг аав ээжээс үлдсэн боотч энэ. Энэ түрүү юм боотч. Одоо нааг баха. Энэ сүүлд одоо боотч арай хийцэн өөр байгаас. Тэгээд энэ өвгөн байгаа юм. Энэ өвгөн бай. Энэ өвгөн тэгэл ер нь нэг тэмээ байгаа энэ хамгийн түрүүнд байгаа. Тэгээд ингээд ер нь ингээд энэ Монгол готл үлдсэн. Ингээд ер нь тэр доор ингээд ихэд энэ үлдсэнгүүд тэндээс нь ингээд цуглуулад. Одоо энэ дотор ихэд ер нь зоос бас цуглуулна. Дүүрэн зоостэй дөө. Энэ бол бас ингээд чой байсан байгаа шүү дээ зоос. Энэ бол олдохгүй бас хуучных дүү. Мөнгөн зоос шүү дээ одоо энэ. Тэгэл энэ бол одоо ингээд ер нь бүхэл зоос үлдсэн. Бүхэл орны зоосыг цуглуулна. Ингээд дээрээс нь хийдэг, араас нь хийдэг. Их зоос уу юм бол. Тэгээ найзад бас гоё бэлгэлдэг. Ер нь нэгтэл аль болохыг хосоор цуглуулах их дуртай. Энэ хоёр хүүхэд хосоороо, энэ хоёр хэрэмж хосоороо, ингээд энэ янзах хосоороо, туулаа хосоороо. Тийм ингээд хүүхдүүдтэй хосоор. Зарим том үед нь бас би ингээд арай гаргаж чадахгүй байгаад. Энэ имэйл дээр байгаа хүүхд ингээд ер нь хосоор байгаа шүү дээ. Энэ болохоор далаар хийсэн юу? Одоо бас гоё хийсэн байгаа. Далаар хийждэг юм чинь. Энэ доогуур одоо нөгөө дээр одоо Монгол шааз энэ ч тийм. Ер нь тэгэл энэ хужаа шаазан ерөн төрөл энэ копины аяг ингээд ер нь гэл. Эдгээр манад дандаа та яг аль цуглуулга илүү концепт илүү хайртай вэ? Одоо энэ вэ. Энэ бол манай хийж аваас үлдсэн. Тэгээд энэ вэ. Одоо хос нь энэ шүү дээ. Энэ хоёр аяг л байгаа. Энийний хос. Одоо энэний хэрэмгээ бас юм аяг байд. Энийг бас авцсан байгаа бэ. Энэ аяг нэ. Чигээ ер нь хосоороо бүгдээр гаддаг гэсэн бохоо тэр үед. Энэ одоо тэр үедээ хэдэн оны болсон бэ? Намайг төрөөг багч гарч исэн гэл бодол та. За жишээ нь энэ дэр нэг морь байгаа да хайлаа энэ дэр нэг бэлдэгдсэн энэ хэдэн онд яасан бэ? Энэ дэр хардаа. 1966 он. Тэр надаас 66 оны 12 сарын болчих юм. Энэ одоо ер нь энэ үед л байж исэн хийж исэн л үе байхгүй. Тэгэд ингээд энэ дандаа хосоор байгаа. Энэ нэг тэмээ бас байгаа юм. Морь байгаа юм. Одоо хамгийн үлдсэн анхны тэмээ тэр манай аавын одоо байсан юм. Тэгэд ингээд үлдсүүд нь миний одоо энэ тэгээ намайг ийм сонирхолтой болохоор уусаа ийм сүгнэр их бэлгэлдэг юм аа. Найзад. Тэр дээгүр тэр бар тэр бол одоо өөрөө би харж байгаа авсан шин барыг бол ийм өөрөө цаанаасаа модон судалтай. Хүмүүс бодог ороогүй. Бар гэдэг чинь ирээн бид шүү дээ. Тэгээ ийм судалтай цаанаасаа. Одоо энэ Чингисийн мод шүү дээ. Наас нь төрсөд өдөр бэлгэлдэг. Энэ утгаар яг дан чулуугаар хийсэн бас би өөрөө сонирхож авсан. Тэгэхээр энэ дээр ингээд морьтой хүн дээр нь ингээд тавьж байгаа шүү дээ. Энэ суудсан юм шүү дээ. Оо Ингээд төхөл. Бас гоё бүтээлтэй айлах тал нь гээд. Хар тал нь гээд. хэдэн онд авчихсан? За энэ чинь бол одоо 22 онд авч ирсэн.
Тэг ингээ харахаар л гоё сан. Босоод орж ирээд энэ одоо имитацтай мөрчүүд ингээ олдох хэцүү шттэ. Энэ минь бол одоо бас шаврын идэлгээл тэр сүүл жижиг бас л хуучны шаврын имитацтай. Тарамт үлдэр. Хасаараа олдох нь хэцүү дээ. Тэгээ нэг ингээд айлд ингээд ороод нэг ингээд нэг өрөөсөн бол надаа зарчааш марчаад гэж байгаа аав ш. Энэ хайрлахгүй ш. Гол нь энэ ямар ч хүн хийсэн тэгээд ер нь энэ хайрлахгүй авахыг бодсон юм. Хобби болохоор нөгөө хайрлахгүй авахыг бодсон. Энэ үнэхээр ямар танил юм бэ? Тэгэл ер нь их олон цуглал болоод ирж шүү дээ. Одоо үнэгч надаа 8 байсан байхгүй одоо 8. Тэгэл хоёр хосоор нэг найзтай бэлдэх юм уу? Авч одоо тэгэл олон болоод ирвэл жоохон найзтай бэлгэлцдэг. Тэг тэмээг ч юм бас хосоор нэг найзтай бэлгэлнэ. Энэ бамбарч чи хөөрхөн боос нэг тэрвэрлэгдсэн энэ хоёр. Тэгээд олимпиад зориулж гаргаж ирсэн юм шиг байна тийм үү? Одоо энэ бас унахдаг үү манай ээж аавын мэдээсэн ах юу. Тэгэл эндээс юмдээ тэмээ зөндөө юм мэдээсэн байхгүй жаав. Тэгэл тэндээс үүддээд ингээд одоо энэ чинь ингээд ганцаар ганц хідэн байлаас олон болгож байна гэж гоё байхгүй. Тэгэл айд майл тэгээд очиод ганц нэгээр өвчивэл аваад ийш навчрал хань болох дуртай. Одоо энэ хоёр болохоор бас сонь. Манай хоёр охин нэг насных нь ойд цаанаас нь ингээд бэлам дээр нэг хийгээд өччих واخхой. Тэр ингээд хүн аваад үлдчихсэн. Энэ ивэл та энэ хүүхэд. Энийг л бас их харамгүй хайрж авсан. Энэ бүтээг бүр том нь биднэ. Жижиг одоо энэ бол 3 төрлөд гэхгүй. Том, жижиг, бага. Одоо энэ бол би бол дундын цогцолсон биш. Бүр энэс бас жижиг хийсэн. Бүр том ч байгаа. Тэрийг харахаар уурлаа. Орж ирэхээр ингээл босоо чинь хөдөлмөр үдэж байгаа юм шиг санаг. Тэр нь гоё. Энэ ямар өөр юм бэ? Энэ ямар өөр юм бэ гэл. Энэ одоо ингээд соосхтой хүүхдээ байна. Тэнгүүд ингээд иврээр хийцэн. Тэгээд ингээд энд нь зориулаад юм хаалга малгаж хийж ингээд авчих юм уу тэгэл. Ер нь тэгэл ургуулна шүү дээ юм чинь. Одоо ингээд олоод авъя гэхээр энэ нь илтгэх явчихсан. Одоо имэл тазартай мөрөхөл 500-аас буухгүй ш. Дэшил ярина. Хосоор л баг. Тэгэхээр чинь одоо энэ бол улам дахин үнд орно гэсэн үг байхгүй юу? Билэг дурсгал гэж тэр үед байгаа. Одоо энэ давхна давтахгүй л байхгүй. Тэгэхээр л үнд ороод нэг гэсэн үг. Ингээ шаац идэл цоглуулдаг бас нэг 2 3 групп бидний. Тэгээд чам тийм бэ нү юм бэ нү солилцъя гэж тэгээд солилцсон бас. Тэгэхгүй л бас хэцүү ш. Тэ? Тэгээ чинь надад нэг нь вэгаад ирнэ чамд нэг нь хойлоо солилцъя. Тэгээс хоёул ингээ харж чад болохгүй хурууж мурууд шавна шнэ. За хурууж хоцсон нэг авъя. Гээ би энэ авъя гэдэг үгчтэй. Энэ ингээ нууран дээр сууж байгаа 2 хумгаа нэг шууд нууран дээрээс нисэж байгаа байдлаар энэ зүгээр байгалийн яраа л хийсэн загвар байхгүй. Яг өөрсөө хобби тэгэл зорилготой дэвэл тэгэл цуглуулна. Ер нь нэг зорилго яг хийгээл энийг цуглуулъя гэж хүн зорьсон бол тэгэл тэргээ цуглуул. Тэгээд нэг өрөөсөн байсан гэсэн биш айлууд дээр явбал юм застдаг болохоор тэгэл олоод гол нь орчдгийн тэр амар гоё байхгүй.